За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр 2023 оны ижилслэлтийн ерхий шалгалтын математикийн А хөлбөрийн 2 онооны бодлогуудаа бүгдийг бодож үзүүлье. За өмнөх бол 1-ээс 23 дугаар бодлого батсан. Одоо 24 дугаар бодлого байна. За С тэгшинцэг бүхий А, Б, С гэсэн гурвалжныг АБ нь 13, БЦ нь 12 бол АЦ катетийн одоо С орой маань тэгшинцэгчүүд АЦ катетийг тойруулан эргүүлэхэд үүсэх эргэлтийн бие засагцыг олоорой гэсэн юм. За цөмөрө бодолтой харахаас өмнө зураг харъя. За тэгэхээр нөгөө нэг А, Б, С гэсэн нөгөө тэгшинц гурвалж маань ингээ ойлгочих тийм. За тэгэнгүүт энэ АЦ-гээ тойруулаад эргүүлэх байхгүй ингээд. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Энэ конус үүснэ. Конусын маань нөгөө суурийн радиус маань BC болно гэсэн. BC. Өөрөөр хэлбэл 12 радиустай AC өндөртөө ийм конус болно гэсэн. Тэгэхээр энэ үссэн эргэлтийн бие засагчныг олороо гэсэн үг байна. Тэгэхээр конус эргэлтийн бие засагчныг олоход бол бид нар радиус өндөр мэддэг хэвээр тийм ээ. За тэгэхээр ингээд байгуулагч нь AB байгуулагч нь болж байгаа гэсэн. Тэр маань 13, суурийн радиус маань 12. За тэгэхээр энд Пифагорын теорем бичиж өндрөө олъё. АЦ гэдэг өндрөө олъё тийм ээ. Тэгэхээр АЦ квадрат маань Кеснозийн квадратаас нөгөө катетийн квадратыг хассантай тэнцүү буюу 169-с асхан 144-өө АЦ квадрат нь 25 тэнцүү. Тэгэхээр эндээс АЦ нь нэмэх хас 5 гэж гарах боловч диаметр учраас нэмэх 5 гэж бодчих. Тэгэхээр энэ маань манай конусын маань өндөр бол таарах нэ. За тэгвэл эзлэхүүнийг яаж олдог вэ? Конус нь. Тэгэхээр PR квадрат буюу суурийн талбайг өндрөөр үржүүлэхэд цилиндр очин тий. Тэрнийг 3 хуваах юм бол эзлэхүүн гардаг. Конус. За тэгвэл дөнгөс бид нар радиусыгаа 12, аашигаа 5 болцсон. За ингээ орлуулангууд 12-ын квадрат 144, 5-аар үржүүлээд 3 хуваах юм бол 48-ыг үржих 5 буюу 240 пи. Тэгэхээр эндээс манай зөв хариу маань A бол таарах нэ. A. За дараагийн бодлого цөмөөр харъя. За дараагийн 25 дугаар бодлого маань бол интеграл байгаа. За интеграл маань 12-ыг үржих хаалтаа нэгээд 4x-тэй нэмэх 1-ийн квадрат dx интегралыг бодоорой гэж. За бодлолтыг харъя. За эхлээд цөмрөө орлуулах юм. Өөрөөр хэлбэл 4x-тэй нэмэх 1-ийг a-гээ орлуулчих. За тэгвэл хоёр талаас нь дифференциал авчих, уламжлал авчи. 4x-тэй нэмэх 1-ээс уламжлал авахаар 4, юугаар уламжлал авсан dx те. Тэнцүү a-гаас уламжлах 1, юугаар уламжлах dA авчих. Эндээсээ dx-ээ олонгууд dA гэдэг маань dA хуваах нь 4-тэй тэнцүү. Тэгэхээр одоо цөмөр интегралынхаа орлуулгыг харуулъя. 4x-тэй нэмэх 1-ийн оронд a байсан учраас 12a квадрат. dx-ийн оронд dA хуваах нь 4 буюу d хуваах нь 4 орлуулсан. За тэгэхээр 12 4 2 маань хураагдсан гут 3a квадратын интеграл болчихлоо тийм. За тэгэхээр энэ зэргийн интегралыг авахдаа бид нар зэрэг дээр нэгийг нэмээд гарсан зэрэгт нь яах вэ? Хуваадаг. Тэгэхээр a кубыг 3-т хуваах нь. Тэгэхээр уртлынхаа 3-таагаа яах? Үржигдэхээр a куб дээр нэмэх c болох. За үүнийг эргүүлээд орлуулна. Орлуулахдаа юу гэж орлох вэ? a маань 4x-тэй нэмэх нь 1 гэж орлуулсан шүү дээ. Тэгэхээр a-гийн хооронд 4x-тэй нэмэх 1-ийг тавьчвал хаалтаа нэгээд 4x-тэй нэмэх 1-ийн хаалтаагаад кубд нь нэмэх нь c буюу манай хариу D хариу зөв болох нэ. D хариу зөв байх нь. За дараагийн бодлого маань 26 дугаар бодлого байна. 4, 6, 15, 11, 24 гэсэн юм 5 тоо гэсэн байна те. Энэ өгөгдлийн дисперсийг олоорой гэсэн байна. За тэгэхээр disperse олохын тулд эхлээд бид нар дундаж хэрэгтэй. Тэгэхээр энэ маань бол тооцсон өгөгдөл байгаа учраас дунджаа арифметик дунджийг болно гэсэн үг тийм. Тэгэхээр бүх тоонуудаа нэмээд хэдэн шиг тоо тэндээ хуваадаг. Тэгэхээр 4 дээр 6 нэмээ 15 нэмээд 11 нэмээд 24 нэмээд 5 туваах нь. Тэгэхээр нийлбэр нь 60 учраас 65 тавахаар 12. Энэ маань бол манай өгөгдлийн маань дундаж утгах нь тийм. За disperse олохдоо бүх өгөгдлийг квадрат зэрэг дэвшүүлээд тэрнийхээ бас дунджаа олдог тийм. Тэгээд дунджийнхаа квадратаа хасчихдаг. За тэгэхээр 4-ийн квадратаа 6-ийн квадрат нэмэх нь 15-ийн квадрат нэмэх нь 11-ийн квадрат нэмэх нь 24-ийн квадратыг нийлбэрийг 5 хуваагаад дундаж утга болох 12-ийнхаа квадратыг явах нь хаслаа. За тэгэхээр 12-ийн квадрат нь 144, бүгдийн квадрат зэрэг дэвшүүлээ нэмбэл 974-ийг хуваах нь 5. Хасах нь 144 буюу 974-ийг 5 хуваахаар 194.8. Тэрээс 144-ийг хасах юм бол 50.8 гэдэг C хариу маань зөв хариулт болох нэ. За
27 дугаар бодлогыг харъя. За 27 дугаар бодлого маань Бат Болт нар 3 найзтайгаа нэг нэгнээ жагсах болжээ. Бат Болтын хинэн ч захад зогсохгүй байх боломжтой тоо болёо гэж. За бодлтыг шууд харчээ цөмөрөө. За ер нь бол Бат Болт хоёрыг хинэн ч захад зогсохгүй гэхээр цөмөрөө яаж бодох вэ гэх юм бол Бат Болт одоо 3 найсхан тэгэхээр 5 хүн болж байгаа шүү дээ. 5 хүний маань Бат Болт хоёр захтан зогсохгүй гээд юм чин дунтлын 3 хүний 2 нь болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дунталд Бат Болттой хамт нийлээд 1 хүн заавал зогсох ёстой бол таа тийм ээ. За тэр хүнийг нөгөө 3 найзаас нь сонгоно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Бат Болттой хамт дунд зогсох 1 хүнийг 3 хүнээс яаж сонгох вэ гэвэл C3-аас 1 буюу 3 болох нь. Тэгэхээр Бат Болттой хамт зогсох 1 хүнийгээ 3 гэсэн боломжоор сонголоо. За үржих нь нөгөө Бат Болт дээр ч нөгөө сонгогдсон 1 хүн маань нийлэхээр ингээд Бат Болттой нийлээд 3 хүн болно тий 3 хүн болно. Тэгэхээр 3 хүнийг дотор нь ингээд байр сэлгэх боломж чинь 3-ын факториал буюу за энэ бодлогон дээр харж байгаа тийм ээ 3-ыг үржих нь 2 үржих нь 1. За тэгэхээр эхний энэ 4 тоог бол ойлгосон тий. Эхний 3 маань бол нөгөө 3 хүнээсээ Бат Болттой хамт дунд нь зогсны хүнээс сонгосон. Тэр боломж нь 3. За тэгэнгүүт нөгөө Бат Болттой хамт зогссон 3 хүнээс сонгосны маань нийлээд 3 хүний байр сэлэх боломж 3-ын факториал гээд энэ 3 2 1-ийг үржсэн. За хамгийн сүүлийн яах ёстой вэ гэвэл одоо нөгөө 3 найзаас нэгийг сонгонгод үлдсэн 2 найз нь хаана байх вэ гэвэл 2 захтаа зогсон шүү дээ. Тэгэхээр үлдсэн 2 найз маань нэг бол одоо нөгөө 2 найзын одоо жишээ нь нөгөөх нь Б-гээ үзчихэл та. Тэгэх юм бол А нь урдаа зогсоод Б нь хойноо зогсох эсвэл Б нь урдаа зогсоод А нь хойноо зогсох юм 2 боломж байгаа гэж байна. Тэгэхээр үржиж тэр өмнөх боломжоо дахиад 2-оор үржиж байгаа тийм учиртай үржих нэ. За тэгэхээр 3 3 2 1 2-ийн үржир буюу ингээд 36 боломжтой Е хариу байх нэ. За ингэж бодох нэ. За дараагийн 28 дугаар бодлого цөмөрө харъя. Интеграл 0-оос π коох нь 2 гэсэн тодорхой интеграл байна. Тэр маань 2-оос синус x dx гэсэн интегралыг бодоорой гэсэн бодлого. За тэгвэл 2-ын интеграл маань бол яах нь 2-ын интеграл маань 2x синусын интеграл маань хасах косинус гэдэг тийм. За тэгэхээр нийлбэр ялгын интеграл маань тусраас нь аваад за 2-ын интеграл маань 2x синусын интеграл хасах косинус буюу уртлын нөгөө хасах тэмдэгтэйг хасахын нэг болоод нэмэх косинус болох нь. За тэгээд тодорхой интеграл учраас интегралаа авчгаад хилээд таад хилээ орлуулдаг тийм. Эхлээд дээд хил болох π коох нь 2-оо орлуулад хасах нь доод хэлэх болох 0-оо x-ийн оронд орлуулах нэ. За тэгэхээр 2x-ийг x-ийн оронд π коох нь 2-ыг үржихээр π болчихно. Хасах нь доод хэл 0-оо орлуулах нь 0. Нэмэх нь косинус бас x-ийн оронд орлуулахаар π коох нь 2, хасах нь косинус 0 болох нь. Тэгэхээр π-гээс 0-ыг хасах π. Тэгээ косинус 0 π коох нь 2 буюу 90-ээр асах маань 1 тэг байдаг. Харин косинус тэг маань болохоор 1 байдаг. Тэгэхээр хасах 1 болох нь. Тэгээ π-гээс хасах нь 1 гэсэн буюу манай хариу D хариу маань яах нь зөв хариулт болох нь. 2023 оны эсэлт ерөнхий шалгалтын А хэлбэрийн 2 онооны бодлогуудын бодолтыг яах нь ингээд дууслаа. Дараагийн удаад би 2023 оны 3 онооны бодолтууд буюу 29-өөс 36 дугаар бодлогын бодолтуудыг та бүхэнд танилцуулах болно.